Золиос 329,394 доод хэрэг. Сэргийлэх үү, би хүүгээ алчглаа. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4-р хороо 17 дугаар хорооллын байрны 4 давхраас 25 настай залуу бүсгүй нэг ой 6 сартай унтж байсан хүүхдээ тэрж аваад балкон дээрээсээ чулуудлаа. Тэгснэ. Ээжээ би юу хийчих вэ? Ээжээ гэж цангинуулан дуудсаар гарчгүй. Шууд хүүрөөгөө гүйж хүрэхэд хүүхдэн дээшээ харсан чигээрээ булцаасан хацар ягаахан уруул нэмгэн цагаан цараа гэрэлтсээр юу ч болоогүй. Саяын унтаж байгаа чигээрээ юм шиг зөөлхөн сэвлэгэн салхинд намирсаар хөвтөж байлаа. Миний хүү гэж дуудсаар их тэврэн авахад толгой нь бэлбэгнэн хоёр чихнээс нь цус болтойж байв. Хүүгийнхээ булбраа нүүрэнд хацраа нааж үзэхэд сулхан амьсгаа хацарлуу нь халуун оргиулан үлээж нүднийх нь урт сормоос нойтон байлаа. Хүүн сайхан үнрээ ээжтэй сүүлчийн удаа уртынхаас улам их өгч байх шиг хурц содон үнэртэж байв. Хүүгийнхээ зөөлхөн нүүрэнд нүрээ наан тэрсээр гэртээ оруулж ирээд мэмэ өглөө. Өгсөнгүй. 10-аад хором гэртээ болоход амьсгалд зүрхэн зогсож царайн завцаалаа. 30-аад минутын дараа танах дуудлага өгснө гэсээр түргэн тусламж орж иржээ. Бүсгүй хүүгээ нас барсны дараа харамсан уймарсаар доод айлдаа орж утсаар өөрөө өөртөө сэргийлэх дууджээ. Нэгэн монгол бүсгүй хүүгээ хөнөөлөө. Ээж хүн үрээ аллаа. Их хүн ямар аргатай тал өр хүүхдээ ингэв гэжтэй. Яасан хахир хатуу орчлон бай. Мэдээж хүн хүнээсээ болоод л ингэсэн байж таараа. Хариуцлагагүй эзэнтэй улс орны иргэдэл инхүү зовж цус нулимс өхөл зовлонгийн балчигт живэн шаналж буй. Хаягдсан эхнэр. Энэ бүсгүйг Ширнэнгийн Думааг нь 1969 онд Улаанбаатар хотод төрсөн тусгай дунд боловсралтай совилогчийн мэргэжилтэй. 1989 оны 2 дугаар сард Алтан гэрэл гэдэг залуутай гэрэлсэн. 1990 онд охин хажидмаагаа төрүүлсэн. 1992 оны 6 дугаар сард хүү Бямбсүрн мэндэлжээ. Ээж болж ээжийн ажил эрхэлсээр завгүй амьдарч байгаа олон эхчүүдийн л нэгэн. 1993 оны 10 дугаар сард нөхөр нь агсан тавьж зодоод болохгүй болохоор нь сэргийлэхэд мэдэгдэж 10 хоног барьцлуулснаас болж нөхөр нь гэртээ ирэлгүй гомдоод тэр чигтээ салж авчээ. Хадмынхын ч нэгэнт салсан тул бэр Думааг гэрээсээ хөөрсөн тул хоёр хүүхэдтэйгээ төрсөн гэртээ эргэж ирсэн. Төрсөн гэрт нь аав ээж ах дүү олуулаа илэг бүтэн айл. Зах зээлийн үед 2-2 хүүхэдтэй ирсэн хүүхэн буцаад ороод ирнэ гэдэг гэрт нь баавгаа ороод ирснээс дутуугүй сэрх эцгээжээ. Гэлээч хүний эцэг их юм болохоор охиноо өрөвдөжээ. Хоёр нялх үрсийг нь ч гэсэндээ зохиж алтай нь биш, чаналтай нь биш яах ч аргагүй юм болж. Ядахтаа энэ гэр дүүрэн улсууд дотор ажилтай хүн байхгүй хоёр хөгшний тэтгэврийн хідээр л амьдардаг гэд бод. Харин ах дүү нар нь Думааг таагүй хүйдэн угтжээ. Яах гэж ирсэн зайл. Чи арчаагүй олхоогүй муудаал хүнд гологдож ирээ үз гэж ширвцгэн. Хоёрын хоёр нялх малчир хүүхдтэй эмэгтэй хүнд аашлуулах арчаагүй муугаараа хаягдмал гологдлолоороо дуудуулах юм бишгүй л гарах нь мэдээч. Төрсөн өссөн гэрн хүртэл хүний юм шиг болсонд бүсгүй сэтгэл гутрахын ихээр гутарч хавчигдан хөөгдөн хоёр нялх хүрээ 10 өртөө бөөцөлн амзууж ятсаар хорвоогийн хөх өдрүүдийг өнгөрүүлж байжээ. Ялангуяа ах зоригт нь маш дургүй хэрцгий харьцсан. Ажил үгүй бусдад дээрлэхгүй. Зан авир нэвдэрсэн архичин энэ залуу гэрийн бүх гишүүдийг бүндгчүүлдэг атман байлаа. Зоргоог ороод ирвэл тэр гэрийн бүх хүн төгшдөг байв. Аав ээж нь юу ч биш, хоёулангийн дуртай цагтаа зодно. 1993 онд л гэхэд 8 дугаар сарын сүүлчээр ээжигээ барьж авч зодоод бахаар нь Думаа өмөрснөөс олж зоригт чи юу юм бэ хаа олоос хүний шээс тээж ирчгээд чиний шээсийг чинь шидэж ална гэд унтаж байсан хүүхдийг нь авч балконоор шидэх гэхэд нь Думаа уйлж бархирч зурлцсаар хүүгээ салгаж авахад зоригт уурлаж Думаагийн гарын шуунд нь хутгалжээ. Думаа хүүгээ авч зүгтаасаар хоёр давхарт байдаг инх жаргалын дорж цусаа цэвэрлэж гараа болгоод сэргийлэхэд мэдэгдэжээ. Сэргийлэх зоригтыг ирүүлжүүлээд л явуулчихаж. Маргааш нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлцэд өргөдөл өгсөн боловч та нар яах гэж нэгнийгээ шоронд хийх гээд байгаа юм бэ гэж аашлаад гүнжав гэдэг байцаагч өргөдлийг нь буцааж өгчхөөд гэр бүлийн асуудал байна. Хоорондоо уулзраа олцгоо гэж
үндсэн хуулийн заалтыг биелүүлжээ. Энэ бүхнийг Думаа төвчж тэссээр байлаа. Харин 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ахуйн жижиг зүйлээс олж ээж нь "Чи ямар олигтой бол 2 хүүхэдтэйгээ арчаагүй царайлаад явж байдаг юм бэ" гэж загнажээ. Думаад хамгийн сайн ханддаг байсан ээжигээ ингэж хэлмэгц найдварын сүүлчийн тулгуур нуран унах шиг санагджээ. "Намайг хүн болгон л адшаа удаж байх юм. Би юунд эмэгтэй болж төрвөө. Юу гэж энэ 2 хүүхдийг би төрүүлээ" хэмээн бачимдсаар сул урсах нулимсаа арчигч чөлөөгүй жижиг өрөөндөө зүрх зүссэн гомдолтой хүн гүйж орж ирэв. Гэнэт бор цүнх нүдэнд нь тусгаад доторх шилтэй архийг суг татан авч амыг нь онгойлгон хор шарандаа шилээр нь залгилж гарлаа. Залглаад байлаа, нүдэн анаад л залглаад байж. Хүний удаг юмыг би яагаад дунд хүргээд явхаа байхаар нь үлдснийг нь тагтаараа гадагшин чулуудчихад амаа арчин эргэмэгцэн. Унтж байгаа хүүхэд нь нүдэнд туслаа. "Эви энэ юм алаг өр. Бид яасан ч азгүй болсов те. Яанда та нараас л олж ээж нь ад үзэгдэж муу бүхнийг дуулж тавлуулж байна. Яах гэж чи төрөө?" Ухаан санаа нь бүр түр болсон тэрээр яг ингээд унтж байхад нь зоригт ах хүүг нь барьж авч тагтаар чулуудах гэж байсан санагдах тэрэлэн мөчөд өөрөө яг дуурайн боджээ. Бодох бодохдоо нэг л мэдхэд өөрөө биеэрээ хийгээд бодчихсон байв. Энэ муу ёрын бодлоосоо зочин хаагцахад аль хэдийн хүүгээ чулуудчихсан. Хүүхэд нь янзлах шиг болсноо газар алгадан пад хийх сонсогджээ. Хэрэг инхүү гарчээ. Мэдээж хүүгийнхээ амь насыг хохироосон Думаа буруутай. Мөрдөн байцаалтын явцад юу эмт хөрөө гэдэгт ах зоригтын ааш авир нөлөөснөг тогтоож түүний үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байсан тул баривчлан шалгажээ. Ахын дарангуйлал. Думаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхтэй. Зоригт ахыг цагдаахан барьж хорсон бол би үннийг ярив. Ах маш хэрцгий хүн, гэрийн бүх хүн түүнийг орж ирэхэд түгшдэг. 1993 онд л гэхдээ 7 дугаар сард бидний эзгүүд аавыг хэвтэрт ортолон зодсон байсан. Би өдөр шөнөгүй сахиж тариа хийж байж хөл дээр нь босгосон. 1993 оны 8 дугаар сард дүүгийнхээ амгалан гэрээс нь дуудаж гаргаад хонгил руу оруулж хүчнтэх гээд чирж авахт нь ээж очиж дүүг салгаж авсан. Зориг ах гартаа төмөр орчгаад хонгил руу ор гээд хүчнтэх гээд байна гэж дүү айчгсан уйлаад ярьж байсан. Баян зүрх дүүргийн сэргийлэхэд хэлэхэд эрүүжүүлээд л гаргачихсан. Аав ээж хоёрыг гар гэж гэрээс хөөж гаргадаг. Аав талхаа тагтан дээр гарч иддэг. Аав ээж хоёрт витамин тариа олоод ирэхээр зориг ах энэ хоёр одоо хөгшөрч өгөхийн хооронд тариагаар яах юм гээд өөртөө хийлгүүлчихдэг. Намайг 8 дугаар ангид төгсөөд 1985 онд гэртээ байхад 7 дугаар сард гэрийнхэн цусланд гарсан байсан. Нэг өдөр зоригт ах жаахан согтуу ирээд надыг хүчнэтсэн юм. Би зодох байх гэж айгаад эсэргүүцэж чадаагүй. Айгаад хинт ч хэлээгүй. 1993 оны 10 дугаар сард усанд орох гээд ванны өрөөнд байхад зоригт ах согтуу бийцсийг орж ирээд хаалга төгжиж ус хоожуулж байгаад "Илтүү юм яриад байвал алан шүү. 2 хүүхэдтэй чинь хөөгөөд явуулан шүү" гэх зэрэгээр занал хийдээд өөрөө хүчээр миний хувцсыг тайлаад хүчнэтсэн. Тэр үед гэрт ээж дүүнэр байцгаасан боловч айгаад яаж чадаагүй. Өөрөө аманд хэлээ хийж байгаад хүчнэтсэн. Зоригт ах хизээч үннээ хэлэхгүй зайлтай. Өөрийнхөө төлөө юу ч хийхээс боцохгүй хүн. Ганц удгийн автобусанд явхад ах улаан махны хэрэгтэнгээд ахыг нь хөөцгүй шүү. Бити хэлээрэ гэсэн. Саяхан нүүрэлтгэд тэр бүр тоосон шинжгүй сууж байсан. Зоригт шиг адгийн амтан хизээч өөрийнхөө гэм бурууг ойлгохгүй учраас хэрэгээ хүлээхгүй нь мэдээж. Надад буруу зөрүү ярьсан зүйл байхгүй. Алтан гэрэл. Думаагийн салсан нөхөр мэдүүлэхтэй. Зоригт бол аав ээжийг ээж зоддог эмэгтэй дүүгээ хонгил руу ирсэн. 1993 оны 10 дугаар сард би Думаатай хэрэлдэж байгаад хундаг аваад шидсэн. Түүнээс болж сэргийлэх дуудаж 10 хоног баривчлагдсан. Тэгээд би гомдоод уулзгаа болий салъя гэж бодсон. Тэгээд очоогүй. Отхон цэцэг 6 дугаар ангийн сурагч. 1994 оны 1-р сарын 9-ний бүтэн сая өдөр бид дөнгөж усаад байхад зориг ах надад амгалыг чихээ чемоданыг аваад ир гэхээр нь авчаад өгсөн. Наад өрөөнийхөө үүдийг хаа гэхээр нь би хаалгыг нь хаах гэж байгаад мөнх бат ахын гарыг авччихсан. Тэгсэн чинь зориг ах надыг дуудаад "Чи их болгоомжгүй байна" гэд хаалгаа хааж байгаад баруун шанаа руу алхахтахт нь би хан мөргөд унссан. Хамарлуу өшгөлсөн чинь хамар цаашаа орчихсон юм. Тэгсэн чинь зориг ах хурч ирээд хамрыг сорж гаргаад хамарлуу савх хийж байгаад гаргаж ирсэн. Тэгээд чамаа хүнд хэлвэл алан шүү гэж зансан. Зориг ах шоронгоос гарч ирснээс хойш бид нарыг дандаа зоддог.
Цэ балам ээж нь. Би 8 хүүхэд төрүүлж өсгсөн. Охин Думаа 5 дахь нь, хүү Зоригт 2 дахь хүүхэд. Зоригт 8 дугаар ангиасаа эхлэн гадуур тэмдэг их танхаавалж өссөн. 10 дугаар анги хаяад хулгайн хүүхдүүдтэй нийлж байгаад хэрэгт орсон. Хулгайн эргээр 2 удаа шоронд орсон. 1993 оноос хойш гэр орныхныгоо зодхон ширүүлсэн. Бидний хэн нэг алах байсан. Ингээд бид нууцаар ирж хэлж байна. Урд нь районы сэргийлэхэд хэлж өргөдөл өгсөн боловч огт арга хэмжээ аваагүй. Тийм учраас төв байгууллагад нь хандаж Думаагийн хэрэгтэй хамтруулан шалгаж өгөхийг хүсье. Яагаад гэвэл Думаа зоригоос л болж дарамтанд байж байгаад хүүхдээ айсан юм. Отгон цэцгийн хамрыг ч гисэн. Зоригоо надыг ингэж амьдарч байхаар үх тагтаар үсэргэж шаарддаг. Ширнэнгийн Зоригт 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. Дунд боловсралтай мужааны мэргэжилтэй ажилгүй 1980 онд 3 айлын тагтнаас ангийн арь сулгаалсан гэрэгт 1 жилийн хорих ял эдэлсэн. Дараа нь цэрэгт явж ирээд 1984 онд Эрдэнэбат Чинбат нарын хамт айлын амбараас ховц сулгаалж 3 жилээр хорих ял шийдэгдсэн боловч өршөөлийн зарилгаар хагаслагдж 2 жил гаруй болоод суллагджээ. Колоноос суллагдахад колоны захиргааны гаргасан засварл хүмүүжлийн тодорхойлолтод дотоод дэглэм зөрчиж удаадараа дутагдал гаргаж байсан ба түүндээ дүгнэлт хийж чадаагүй. Албаны хүмүүсээс тавьсан шаардлагыг байнга эсэргүүцдэг. Хөдөлмөрт сул ханддаг. Өдөр бүрийн төлөвөө биелүүлдэггүй. Колоны захиргаа болон олон нийтээс цохогдож байгаа ажилд итгэхгүй. Ажилд ханга нөхдийнхөө донд нэр хүндээр муу бусдыг уруу татах дуртай. Хэрэгт орж болцсошгүй тул захиргааны хяналт тогтоох шаардлагатай гэжээ. Тэрээр одооныхоо хэрэгт шалгагдаж байхдаа би хэрэг хийгээгүйгээд хүлээгээгүй. Дүүнэртээ нүүрэлдүүлэхэд хүлээхгүй. Харин эсрэг шахалт өгч байжээ. Ээжтэйгээ нүүрэлдэхэд ч тоогоогүй. Би ээжийг зодож гэмтээгээгүй. Харин уур хүрсэн үед ээжийг загнаж хаяа зохиж авдаг байсан. Та яагаад ээжигээ хүндэлж үздэггүй, зоддог байсан юм бэ? Энэ миний төрсөн их биш гэж бодож байна. Мөн бол ингэж хэлэх ёсгүй. Зодоод байсан юм байхгүй. Ээж бол хүн хүмүүжүүлэх талаар үлгэргүй хүн. Би дүү отхон цэцгийг нэг алгадсан. Би танаар хэрэгээ мөрдүүлэхгүй, мэдүүлэг өгөхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч Бямбсүрэнгийн гавлын орой сугарч заацараас алсан. Тархины эдэн яцарч гарсан. Бямбсүрэн нь гавл тархины гэмтлийн улмаас нас оржээ. Акт номер 161-т хохирогч Цэ балмын зээжний болон бүслэхийн нурууны зөөлөн эдийн яцрал цус уралт тархины дөргил түхий гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн хөнгөн гэмтэл. Акт 159-т 1994 оны 1-р сарын 9-ний өдөр Отгон цэцгийн биед тархины дөргилд хамрын нурууны ясны хугаралт нь хатуу мохоо гэмтлийн үйлчлэлээр үүссэн хүндэвтэр гэмтэл болно. Акт 38-д Думааг үтсэн сэтгц гэмт судлалын групп шинжээчдийн дүгнэлтэнд Думаа нь гэмт хэрэг үйлдэх үедээ мэдрэл суйлдал невроз гэдэг сэтгцийн хөнгөн өвчтэй байсан. Үйлдсэн хэрэгээ хариуцах чадвартай болно гэжээ.